Hello guys, шинэ мэдлэгтэй тавтамжрал. Өнөөдрийнхөө мэдлэгийг хэдүүлээ хамтдаа хөөрхөн болно. Энэ охин ирээдүйд юу тохиолдохыг мэдэхгүй, excited, өөрийгөө хөөрхөн болно гэдэгт үнэхээр итгэжсэн. Яг үнэндээ тийм зүйл болоогүй. Ажил өчигдөр орой усанд очихсан болохоор хамаагүй дээр харагдчих юм заяа. Үгсээ тавилна, хумсаа янзлуулна, шилийн солиулна, ламбаа илгүүлнэ. Скин кэр юмнууд аав заяа. Тим хидэ юмнууд хийн хөөрхөн болох нүгөө хамт таарцгаа тий. Яг үндэ хөөрхөн болох гэж одоо юу яриад байгаа юм заяа. Арай гайгүй царай тоолно. Өнөөдрийн төлөвлөгөө байгаа зү. Мартин амны өдөр тэгээд Мартин амны дараагийн бичлэг орох байх гэдэг. Мартин амны мэд охид бүсгүйчүүдээ миний хоолой маш бүдүүрцчихсэн байна. Юун тулд сая цагаан сараар баахан мөнгө зүүлүүллээ. Тэр мөнгөө одоо ерөнхийдөө бол өөрхөн glow up хийхэд би зориулнаа. Ингээд нөгөө утас холбож жоод ингээд авчихдээ штэ. Тэгэж би өчтөр орой ясныхаа усыг асан. Нүуний харсны. Тэгээд сахалыг дээрээ бас авсан. Тийм ээ. Hi guys, I'm back. Мартин цэцэг юм хөөрхөн байгаа манай аав ирж дөгөөд. Гадаа бүр аимшигтай мэдгүй алхаад байсан болохоор аим бүдмэл. За би энийг болонгоотой MRT Happy Optical дээр ингээд би ер нь бол бүх шилнүүдээ ер нь бол хөвчлэн солиулдаг. Компьютерийн хамгаалалттай шил тэгээд 41,000-аар солидог аа. Бол сүүл баахан юмнууд авсан юм аа. Тэсэн чи тэдэр маань тохирохгүй тэгээд тавьж нэр юм асан. Нэг хоёр давхарт байсан нэг юм Америк бараанууд ингээд зардаг тийм дэлгүүрээс нь болонгоотой би LV settings бүр энэ болонготой 52,000 гэжсэн. Би нэг юм star patch авсан. Хөөрхөн баха star patch наавал oh my god so cute. Тардаа манайха одон батхтай хүн боллоо. Нэг юм primer авсан. Бол ингээд альттай viral болж байгаа юмнуудыг битэл ав гэдэг юм лээ. Гэтэ би амар исэн болгочихсон. Нүчил таардаг primer юм заяа. So cute. Миний уусаа LA Colors-ийн primer дуусж байгаа. Тэгээд энэ яг л дүндээ адилхан баг үнэтэй юм шиг. Одоо ийм Centella-гийн тонер гинэ заяа. Ийм тонер авсан. Энэ болонгуудаа би нөгөө нэг Ron Lab-ийг хэдэн жилдээ явчих. Ron Lab ингээд тохирохгүй байгаа учраас би тэгээд заавал энийгээ түрхэхийн заавал энэ нь одоо Frito-гийн энийгээ түрхэхээс өмнө заавал би тонер түрхэх ёстой юу гэсэн чинь заавал түрхэх ёстой гэсэн тийм болохоор би яг энэ брэндийнхэн тонерыг биш ингээд Centella-гийн энэ тонерыг авсан хүнээ санал болгох гол нь яг үн тийм миний нөгөө зүгээр glow up хийх нь хүсээ угаагаад усанд орцсон тэгээ хувцас солиод өмсчихэд glow up хийж идэх үед гэхгүй. The gift from the untouched nature гэнэ. Энэ нь юу from Madagascar. Энэ хонцор юм байна. Уусал хонцор л байдаг л та. Би тохиол бүр амар их үзээд уггүй л санаа марахгүйсэн. Би bamboo potential cream гэсэн. Би орой арсаа цэвэрлжээ батгаа харуулъя зэрэг танаас. Тэгээд миний батгаа амар байгаа. Тэгээд хараад тэгээд хэдүүлээ 7 өдрийн дараа ихэр гайг өөрчлөлт гарах хамтдаа цаацгаа. Тэгээд бараг л 2 сарын өмнө хийцэн бичлэг байгаа. Тэгээд юу тааж би юмтагийн сетийг болонгуудаа 7-оос бараг 14 хоног бол ашигласан. 7 хоног ашиглах үед миний арьсанд ямар өөрчлөлт гарсан бэ гэхлээр надад тохироогүй. Надад үнэхээр тохироогүй. Яа. Би амар жоохон амар тийм emotionally ингээд нэг амар юу яагаад тахшгүй нэг үндэ гайгүй шүү заримхан. Ингээд fungal acne буюу юм одоо жижигхэн цагаан ийм толгойтой батгнууд амар их гарсан. Ингээд жижигхэн батгнууд айгүй их гарсан. Надад ийм Frito-гийн энэ бол fungal acne safe гэдэг юм бэлээ. Ингээд fungal acne ингээд гаргадаггүй гэдэг юм бэлээ. Тэгсэн мөртлөөсөө надад дээр амар гаргасан. Гэтэ надаа миний арсны онцлогд бас тохироогүй ах гэж бодож байгаа. Тэгээ намайг хараад бас ингээд авъя гэд гинт ингээд бодож магадгүй ах охтууд маань. Тэгээд ерөнхийдөө бол надад бол тохироогүй. Тийм болохоор та нарт бас заримдаа тохирч магадгүй, заримдаа тохирохгүй байж магадгүй. Тийм болохоор маш сайн бодолтой аваарай гэж би хэлмээр байна. Энэ серумын нас авсан. Эсвэл 365-ыг авах уу гэж би тэр хүнээс нь асуусан байхгүй. Тэсэн чинь энэ бол сайн гэж хэлээ. Тийм болохоор за угаасаа анхнаасаа л энийг авъя гэж бодсон юм чинь гэж одоо би энэ хоёрыг ингээд сэтээр наваад тэгээд энийг тонорт авсан. Юмудаа янзлаа. Үгүй юмудаа янзлаа гэж өнөөдөр маркетинг юм шүү дээ. Тэгээд ганц удаа гин хальт найзтайгаа уулзчих юм уу гэж би бодож байна. За тэгээд нэг тэлэх бай. Баярлаа. Бай. Түр бай. Орой тэгээд миний батыг хамсаа харцгаая за. Орой болсон байна. Миний хэрс. Ер нь бол нэлийн
таагүй харагдаж байгаа юм. Хүрэтогийн тоонор нь болонготой ийм яг энэ Round Lab-ийн шиг нэг юм усан биш байгаа юм. Нэг тийм жели шиг бүтцтэй болохоор би аваагүй юм шиг. Нилийн гэлэн бүтцтэй. Хотготой тэгэхэндээ бас Gloss Skin гараад байгаа. Carmex. Hi guys, өрөөсарын 9 10 цаг болж байна. Шүднийхээ эмнэлэг рүү явах гэж байна. Өмсөө уцалгуудаа ийм цамц тэгээд ийм өмд тэгээд бид дотор өмсдөг тэгээд хоёр давхар амьсдаг. Тэгээд миний бүх мэдчихэд явах болгоос ламбаа хэлбэлээд 2 цагийн мэдэж бол бас л миний бүр аимшигтай алдаа. Одоо хүртэл миний шүд 40 тагаа заяа. Өвчнөд байгаа гэж ерөнхийдөө бол гайдтай ингээд 4 шүд ломтно гэдэг дээд дараа доод дараа ингээд 4 шүд ингээд ломцсон байхгүй юу. Тэгсэн чинь миний доотлын 2 шүд буюу одоо ингээд би ChatGPT-гээс асуугаад ингээд шүд ломтоод өвддөг үү гэсэн чинь 3 хоногтой бол өвддөг гэд хэлсэн байсан юм. Тэгэхээр би 3 хоног ингээд шүдний өвдөлтөө ингээд твчээд ингээд явж исэн чинь яг үндэ ингээд бүр зүгээр болохгүй бүр ингээд уйлах хэмжээнд хүрээд ахлаа би эмч дээрээ очсон. Гэсэн чинь чиний шүд цугийн эмчилгээ хийх хөлцөн биш тэгээд би 2 араан дээр хойлон дээр цугийн эмчилгээ хийх байсан байгаа. За тэгээд шүдний өвчнөд бол бараг 3-аас 4-7 хоног бол би бүр аимшигтай зовсон. Би бүр ингээд ямар их бараг хизээ насандаа ингээд хийц үйл заяа би мэдэхгүй. Гэтэ яг үндэ би үйл өрөө бас эдэлсэн гэж бодож байна. Яг үндэ за хинэ юм. За тэгээд би чинь бараг ингээд өдөрт 3-аас 4 антибиотик гэмнүүд Eva Perfume буюу өвчин амдах юм уугаад тэгчингүүтээ ингээд байнга уйлж муулаа. Тэгээ миний хоол хасагдаад би чинь тэгээд турж мураад би чинь мөр алж өгсөн байхгүй юу. Тэгээд юу тааж одоо миний одоо энэ шүдний сувгийн эмчилгээ бол дууссан байгаа. Одоо энэ шүдэндээ өчигдөр илүү уржигдөр сувгийн эмчилгээ хийлгсэн. Одоо амар хүндэртэй байгаа. Тэгээ 3 хоногтой зүгээр болохгүй бол би одоо дахиад бас эмч рүүгээ ярина. Тэгээд энэ бол миний хувьд амар амьдрал юм бас жоохон том алдаа байсан. Яг үндэ зүгээр хорхоодоо шүдтэй явжсэн бараг хамаагүй дээрээсэн. Эсвэл зүгээр ингээ хорхоодоо шүдтэй угаасаа ингээ сувгийн эмчилгээ хийлэгдэл ингээ байж ах ёстой ч гэсэн юм уу мэдэхгүй заяа. Юу тааж айгүй амар буруу үйлдэл хийсэн юм санагдсан. Би өөрөө шүд 60,000, нэг шүд 70,000 гээд 250,000 төгрөг 4 шүд логдуулсан байна. Зүрх скилс хийбэл яа, нэг зүрх гэсэн. За guys, тэгэхээр гайзтай хэдүүлээ ингээл нүрээрээ нүур хумсан ус мус гэж байгаа гэсэндээ биеэрээ бас гоё глоw up хиймээр штэ тий. Тэгээд шинэ одоо ингээд дээрээс нь ингээд одоо 100 болох чинь тэгэхээр ингээд summer body ингээд өөрхөн зунийхаа бие ингээд бэлдэх хэрэгтэй. Гоё ингээд нингэн нотон чишээс юу байх вэ? Ерөнхийдөө бол нингэн ингээд хооц өнөр өмсөөр чи ингээд бас би хаа гарна штэ. Тийм чинь хэдүүлээ хамтдаа бас ингээд шууд би дасглаа гэж хэлүүлээ гэж би бодлоо. Тэгээд өнөөдрөөс би шууд дэглэндээ ороод явлаа. Би ингээд оройны хоол ингээд зүгээр идэхгүй байх л дэглэн л дээ. Ингээд худлаа ярилт үргэлжилсэн л. За юутай ч ингээд дэглэндээ орохын хувьд бол орсон нэг 5-6 өдөр бол ингээд гайгүй яг ингээд дасгал масгалаа хийгээд нэлийн гайгүй явсан. Тэгж байгаа буцаагаад нөгөө шүд өвдөд байсан болохоор хайчихсан. Бүр ингээд зүгээр л хайчихсан. Угаасаа тэгээд тэгсэн тэгээгүй угаасаа би ингээд тураад байсан аахгүй юу. Ингээд дасгал хийсэйгээгүй юм эзэн идээгүй. Би угаасаа ингээд юу бараг л юм идэж чадахгүй ингээд тэгээ бүр тэрэндээ стресстэй дангууд миний бүр нүрээ ингээд бас батг гарсан. Тэгээд ерөөхдөө бол бүр ингээд зүгээр л ингээд амар хүчнтэйгөө бүр ингээд амар хэцүү байсан. Тэгээд юутаач одоогийн байдлаар бол би халуун йоганд явж байгаа hot йоганд тэгээ ингээд амар халуун сауна шиг орчинд ингээд йога хийн гэсэн үг. Тэгээ би team йоганд явж байгаа. Тэгээ пилатесаа бол хийхээ болчихсон байгаа. За тэгээ пилатесыг бол би бас та нарт амар зөвлөж байна. Пилатес би ингээд нэг ер нь бол энгийн workout хийснээс пилатесийн workout бол амар гоё юм шиг санагдсан. Тэгээ та нар бас туршаад үзээрэй гэж би зөвлөж байна. Тэгээд дээрэс нь чихэн мэхнүүдээ хасдаг дэглэн гэсэн үг. Тэгээ би одоо чихэр тэгээд болон оройны хоолой идэхгүйгээр ингээд хаслаа. Тэгээд би олонгуудаа одоо энэ Николас Пилатес гэсэн охины одоо энэ доор гарах чи энэ охины дасгалыг 7 хоногийн туршийн
Ээж гэсэн мөрчлөөс. Тоор өмнө ярьдаг таацдаг. Сүүлийн хэд хоног болгоотаа би нэг бүр амар нэг тийм гэгэрсэн ном уншлаа гэгэрсэн гэсэн үг шүү дээ. Зүгээр ингээд ном уншдаг хүмүүс амар фантази санагддаг шүү дээ. Caroline намыг уншиж байгаа. Англиар болонгууд би ингээд ороо өнөөхөө өмнө ингээд 5 хувцс ч юм ингээд нэг тийм чангаар уншаад хилэндээ тасгаад тэг би зарим нэг ойлгохгүй байгаа ч гэсэндээ ингээд ерөнхийдөө бол ойлгоно заяа. Киногийн ингээ амар олон үзсэн хүн бол энэ номын бол уусаа ойлгоно. Bye guys. See you tomorrow. Эндэрсэн маань. Хажина. Golden Mode-гийн эндэрсэн маань. Тэгээ би болов салон дээр үсэг хариулдаг. Тэгээд угаасаа болов салон дээр ер нь бол тайруулсан дээр юм байлээ гэж би бодсон. Тэгээд хэд хэд удаа бас файлдуудаад бараг харин болгоо алжчихсан болохоор одоо тэгээд эндээ үсэг хариулнаа. За, дөрөв давхарт нь гараад лебнес нь дөрөв давхартаас нь лебнес нь буугаад ханжаа тишээ эргээд тэр байна. Банацсан юм. Сард бол 3 удаа орсон байгаа. Тэгээ 3 удаа орохдоо би эмчилгээ илгүүлсэн. Би олонгуудаа туяарах дээр ордог. Гоо сайханд тэгээд оронгуудаа нүуний одоо ингээл уул гоо сайхан гинүүд айгүй сайхан ингээд гой сонсогдож магадгүй. Яг үндэ ингээд ороод ингээд зүгээр ингээд бүх батгай шахвал юм үндэ аав ээжтэй байлаа. Ээжтэй байлаа. Thank you mommy. За ингээд ороод батгай шахуулдаг байгаа. Тэгээ ингээд батгануудаа цэвэрлүүлдэг. Тэгээд голд нь нөгөө пурито хэрэглэсэн гэсэн шүү дээ. Тэгээ пурито хэрэглэжсэн болохоор бас ингээд дахин орох шалтгаан бас болсон гоо сайханд. Яагаад гэвэл ингээд цагаан батгай амирх гарсан учраас тэгээ ингээд дор хаяж 3 удаа орсон. Ингээд 3 удаагийн арсныхаа байдлыг одоо 3 удаа орохдоо миний арс ямар байсныг би та бүхэнд харуулъя. Та нар бас бити амирч өчөөрөө бүр үнэхээр амирчтай болсон надад ингээд бүр зүгээр гараагүй хэсэг гэж байхгүй батгнууд гарсан байгаа. За энэ бол гоо сайхны эхний оролт ингээ харахад айгүй гайгүй харагдаж байгаа гэсэндээ өөрсөлтөө ингээд зузаан батгнууд айгүй их байсан. Тэгээд жижигэн буюу одоо юм цагаан фонгол акнинууд бүр амар их байсан. Байгаачлаа одоо ингээ шахсан хэсгүүд нь бол ингэж харагдаж байгаа. За энэ бол миний хоёр дахь оролт бас л гайгүй харагдаж байгаа байх. Гэтэ бас л бүр үнэхээр өрсөлдөө батга буюу цагаан бас батгнууд бүр үнэхээр гарсан. Шахуулсан нь бол ингэж харагдаж байгаа. Тэгэхээр хэрэг батгуулсан нь ойлгомжтой байгаа. За энэ бол миний 3 дахь оролт нэлийн одоо сүүлд гэсэн үг. Тэгээд хамаагүй миний арс гайгүй болж ихсэн. Шүдний өвдөл байхгүй болсон болохоор тэгээ хоолны дэглэм жоохон байраад миний арс өмнө байснаас бол хамаагүй дээр болсон. Гэтэл бас амар л харагдаж байна. Одоо ч гэсэн ер нь л байгаа. Тэгээ red blemish гээд энэ тасыг хасан. Би нэг хэсэг хэрэгжилсэн байхгүй юу? 365 нөгөө fungal acne not safe байдаг юм лээ. Бас 365-ыг хэрэгжилж явах үед миний ер нь жоохон нүрээр цагаан батгнууд гараад ирсэн ахгүй. Ингээд миний одоо юм том акнинуудыг алгуулж байгаа гэсэндээ цагаан батга илүү их гаргаад ирсэн. Гэтэ яг энэ тосыг хэрэгжилж явах үед ингээд 365-тай ойролцоо бүтцтэйгээд тэгээд энэ тос надаа санал болгож ирсэн. Тэгээд энэ тосыг хэрэгжилж явах үед надаа fungal acne дээр нэг амар гарч байгаагүй. Тийм болохоор ингээд энэ тосоо одоо буцаж хэрэгжилж хэлсэж байна. Миний арс бол my acne still бэсэрлэн гэтээ бас ч гэж гайг байгаа. Ингээд дуух 92 ингээд 90 арай гайг болж байгаа. Тэгээд жоохон хацарны өрсөлтөө зузаан татхнууд жоохон байдаг. Миний улаан серум дууссан байхгүй. Тэгээд би улаан серумыг ашиглахад болцсон байж байгаа. Өнөөдөр аваад тэгээд
Ерөнхийдөө бол улаан серумын өргөлөөж ашиглахаар шийдсэн байгаа. Яг юм тохирох юм санагдаад ингээд my acne scar-нуудад ингээд туслах юм санагдаад тэгээ би энэ улаан серумыг авсан. Тонер тэгээд энэ тос энэ серумтэй ингээд скин кэрээ ингээд үргэлжлүүлээд үзье. Тэгээд ингээд ямар нэгэн одоо үр нөлөө гарвал танарт бас хэлье заяа. Би энэ 3 skincare product стил ашиглаж байгаа. Of course like. За ингээд ийхт бүр ингээд гоё болохгүй ч гэсэн яг үндэ ингээ юмыг ингээ тууштай хэрэглүүл ингээ дүр дүн гардаг гэдэг шүү дээ. Улаан серумны хувьд бол яалччгүй ингээд одоо би 2 дахь саваа ингээ ашиглаж байгаа. Тэгээ red flame шиг бас ингээ 2 дахь саваа ашиглаж байгаа. Тэгээ ашиглахаа болцсон голт нь. Тэгээд энэ хоёроо буцаад ашиглаад ирсэн чинь миний арьс өмнөөснөөс бүр much better. Одоо жишээлбэл би яг одоо жоохон кушин тайгаал та. Гэтэ ер нь бол нэмж бол батг гаргаагүй. Тэгээ цагаан батг ч гэсэндээ гаргаагүй. Тэгээ ингээд одоо би одоо зөвхөн одоо acne scar одоо нүг батганы совин дээр л одоо илүү төвлөрж байгаа. Тэгээд энэ одоо хэрэглэж байгаа хоёр одоо тос болон серум хоёр маань хоёулаа батганы совин ингээд дарах ингээд зориултаа болохоор бас ингээд амар сайн байгаа. Тэгээ гол нь усаа сайн уух, тэгээ дээрэс нь ингээд чихэрлэг юм баг идүүл усаа ингээд арьс өөрөө цаанаасаа гоё болдог. Тэгээ би усаа ингээд насаараа ингээд ийм амар батгатай явчих үдэ гэж би бүр амар айжсэн. Яг үнэндээ энэ зүгээр төр зүрийн асуудал байсан. Улам стресстэй тусам өрсөлтөө зузаан ингээд том батганууд айгүй их гараад исэн. Тийм болохоор та нар хэрвээ акнетайгаа ингээд амар хэцүү байвал яг үнэндээ та зүгээр л сэтгэл санаагаа тайван байлаа. Усаа сайн уугаад тэгээд ус сайн уудаг гэдэг шүү дээ. Ус сайн уух нь гэр нөлөөлдөг шүү. Тэгээд ерөнхийдөө бол миний арьс одоогийн байдлаар хамаагүй дээр болсон байгаа. 2 дахь хөсөлт. Миний хомс юутай ч ингээд ургацсан чи ээж дээрээс нь тариад авчихсан. Тийм үү. Энэ надад нэг уух юм яриад. Уг нь надад л чонсос Бэлтгэн дээрх бол 3 дахь хумсны солиулалт. Би ингээд энэ иш дээр очих амар дуртай. Манай ээжийн хуурайд унахгүй юу. Тэгээ би танарт энд дугаарыг гаргаад би яг өндөө өөрөө орлон л та чимээг байгаа ч гэдэг. Зүгээр л бичлэг гэж бодлоо. За, мага энэ болонгуудаа ягаан тоёотой өмнөх нь болонгуудаа жоохон цэнхэр тоёотой байсан. Тэгээд би өөрөө жоохон нэг өнгөө амар дахин ингэ сар болгон бодуулах гэдэг. Тэгээ энэ миний сүүл бодуулсан юм байна. Тэгээ арай жоохон бөөрхий хэлбэртэй. Тэгээ ингээд бодгийг хууларч мууларч ундаггүй заяа амар сайн боддог. Тэгээ бүр амар боломжийн үнээр боддог заяа. Тэгээ бүр ингээд уусаа бүр та нар харж байгаа зү амар гоё явж байгаа зү. Энэ доор дугаарыг тавьчих заяа. Та нар энийг ч дээр маань очиж байгаарэ. Тэгээ би бол ингээд ер нь бол ингээд амар дуртай. Thank you. Хэлэн янаа. Hello guys, my glow бичлэг үргэлжилсэн л. Одоо 3 сарын 8-нд эхэлсэн бол өнөөдөр 4 сарын 3 болж байна. Плазагийн 5 давхрын Pretty Nails салонд маргааш бэлбэлийн тэмцээтэй болохоор сайхан өснөд ахуулаад тэгээд гараад ирсэн байна. Тэгэхээр энэ бас glow up-ийн нэг хэсэг байж болно гэж би бодчих. Хэдүүлэнгийнх нь glow up бичлэг дуусах төхөж байна. Тэгээ хамгийн сүүлийн шатуудын нэг буюу deep shower төдөлөө орох болно. Гүн гүнзгий усанд орно гэсэн үг. Тэр нь бол мэдээж живхийг бол мэдээж хийлээгүй. Тэгээ би энэ одоо рутинийг 7 хоногт нэгээс 2 удаа хийгээд бусад өдрүүдэд бол ингээд зүгээр энгийн усанд орж үсээ угаадаг гэсэн үг. За тэгээд үсэндээ олонгуудаа би энэ Finoгийн compact тэтгэврүүдийг ашигладаг байгаа. Тэгээд маск гэдэг түрхэж гарч ирчээд энэ Лондагийн тонероор үсэндээ массажлж өгөөд тэгээ үснийхаа үзүүр хэсэгт нь олонгуудаа энэ ойлнаас нь жоохон түрхдэг. За тэгээд миний биений арчилгааны хувьд олонгуудаа би 7 хоногт нэгээс 2 удаа гэж хэлсэн шүү дээ. За юутаач энэ ингээд ямар ч бодисгүйгээр бие гуйжуулдаг юм силикон биелийг ашиглаад бие гуйжуулаад тэгээд амар ширүүн хэсгүүдээрээ би энэ dry brush-аар ингээд үрээд угаачдаг байгаа. Тэгээд миний бие угаагчны хувьд олонгуудаа нэг юм силикон бие угаагч бас ингээд авч ирсэн. Энийгээ ашигладаг бактери үрждэггүй л гэсэн үрждэггүй л ах гэж би бас бодож байгаа. За тэгээд юутаач ямар ч хамаагүй би
одоо савнгаар бие савндаж гарч тэ тэгээд үгүй гарч ирэх байна. Тэгээд бие бас скрабчаад тэгээд гарч ирэнгүүтээ нойтон биен дээрээ миний бие нэлийн хуурай шимтгий болохоор coconut oil юм уу baby oil түрхчээд араас нь Cetaphil-ийн тосыг ашигладаг байгаа. За бүхэл биеэрээ энэ тосноосоо түрхчээд Victoria's Secret-ийн сата тосыг чээж болон гар хэсгээрээ түрхэж өгдөг байгаа. Сата болохоор бүх биеэрээ түрхэх гэхээр арай л биш юм байлээ. Тэнгүүтээ араас нь body spray-ээрээ бүх биеэрээ цацчаад тэгээд үнэртэй усаа цацсан. Энэ үнэртэй ус body spray хоёр хоорондоо бүр амар гой зохистой яг юм цэвэрхэн юм fresh үнэр үнэрцдэг байгаа. Энэ дээр амар fake зураг тавьсан байж магадгүй ах. За бичлэг маань энэ хүрээ дүүгээр дуусчихин. Тэгээд та нар ч гэсэндээ имжлэгнээс ингээд сурсан мэдсэн юм байвал ингээд амар баяртай байна. Тэгээд ингээд та нарт бас ингээд өөрийнхөө бас ингээд өөрхөн туршлаган дээрээс ингээд та нарт бас ингээд зааж өгч байгаадаас амар баяртай байна. За тэгээ миний бичлэгийг үзсэн. Энэ хүртэл нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд нэлээд урт бичлэг болчлоо. Гэтэ та нар ингээд угаасаа та нарыг ингээд сонсож үздгийг би мэднэ гэхгүй. Тэр би ч гэсэн тэгж үздэг болохоор та нар бас ихэнхдээ сонсоод үзсэн байх гэж бодож байна. За тэгээ миний бичлэг энэ хүртэл нь үзсэн баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Kiss kiss kiss.